Hi guys. За дараагийн бичлэгээ бэлтлээ. Энэ удаагийн бичлэгээр би хятад одоо нэгэнд ирсэн байгаа бол хятад дотроо нийтийн тээврээр яаж үйлчлүүлэх талаар би нэг жижигхэн танилцуулга видео бэлтлээ. Яагаад гэхээр оюутнууд маань анх ирчгээд хэсэг хугацаанд одоо нийтийн тээврээр зорчиж чадахгүй болохоор маш өндөр тахилгаануудыг шууд зам дээрээс барих ч юм уу тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ нь болохоор зарим талаар цаг хэмнэж болох ч маш их мөнгөний үрлэг гаргана. За зарим нийтийн тээвэр бол бүр тахилгаанаас илүү хурдан байна. За би өнөөдөр болохоор метрогоор хэрхэн зорчих, автобусаар зорчих, бас дээрэс нь утасны аппликейшн ашиглаад DD-гээр одоо такси захиалахын талаар зааварчилгаа өгье гэж бодлоо. За одоо ингээд бичлэг рүүгээ оръё. Хамгийн боломжит нийтийн тээвэр бол автобус. За автобусны зогсоолууд бол одоо яг харагдж байгаа шиг юм зүгээр ингийн төмөр самбар байх нь хэлбэгтэй. За автобусны төлбөрөө яаж төлөх вэ гэх юм бол WeChat-ны Discover систем байгаа мини програм руу орно. Мини програмд болохоор тухайн хотод таарсан аппликейшнуд байдаг. Манай хотод бол Чиншиг тонгодог аппликейшн ажиллаж байна гэсэн үг. Мини апп ашиглаж эхлэхдээ болохоор WeChat-тайгаа холбоод WeChat-ны их төвчнээс мөнгө татгаа шууд зөвшөөрлөө өгчих юм бол ингээд QR нь гарч ирээд автобусны уншуулахад бэлэн болчихдгоо гэсэн үг. Харин аппликейшн англи хэл дээр ойлгох юм бол дээдлийн 3 цаг дээрээ дараад англи руу орчуулах төвчлүүд дарангуй шууд аппликейшн чинь англиар болоод ойлгомжтой болчихноо. QR кодод QR унших машинд уншуулад болчихно. Мөн хэрвээ мөнгөний харьцаг байдаг бол тэрнлүү бэлэн мөнгө задгаагаар нь яг тохирсон ёоноо хийчих болно. Аль эсвэл QR кодоор шууд төлбөр туулдаг QR бэлэн байжвэл тэрийг уншуулж болно. Гэхдээ хот болгонд янз бүр байгаа. Тэгэхээр аль нэг сонголт нь боломжтой гэсэн үг. Таны зайлшгүй зорчих нийтийн тээврүүдийн нэг бол метро. Метроны буудлын руугаа ороод очингууд нэг удаагийн тасалбар авах иймэрхүү машинууд ажиллаж байгаа. Энэхүү тасалбарын машин дээрээ очиод явах эхлээд чиглэлийн лайнаа сонгочихно. Лайнаа сонгосны дараагаар очих буудлаа сонгоод одоо ингээд сонголтоо хийнгүүт хэдэн он болох хэдэн тасалбар авах нь гараад ирнэ. Тэгэхээр одоо нэг хүн явж байгаа бол нэг удаагийн тасалбарыг нэг авангууд хэдэн он болох нь гараад ирнэ. Тэн дээрээ confirm дарангууд төлбөрийн сонголтууд гараад ирнэ. Зарим машин бол бэлэн мөнгөлөж авна, зарим нь бол шууд Alipay, WeChat-аараа уншуулад таны нэг удаагийн тасалбар гараад ирнэ гэсэн үг. Ингээд метронд суунаа. Метроны хаалганы дээр болохоор ямар зогсоол дээр очисон, дараагийн зогсоол юу вэ гэдэг нь маш ойлгомжтойгоор хятад бол англи дээр харагддаг учраас санаа зовох хэрэггүй. Метроноос бууж гарч ирээд аль хаалгаар гарахаа яг мэдээд тэр хаалгаараа гарах хэрэгтэй. Тэгэх юм бол таны очих газар илүү ойрхон болно. Би хаалгаар гарч байгаад би сум руугаад очиод тэгээд гарах хаалган дээрээ нэг удаагийн тасалбараа хураалгаад гарахад болно гэсэн үг. Дараагийн ашиглах боломжтой тээвэр бол такси. Таксиг тэгтээ зам дээрээс барих биш, Alipay эсвэл WeChat дотор байгаа мини аппликейшн дотроосоо DD гэдгийг хайлт хийгээд DD-гээр явах юм бол илүү хямдхан байна. За зарим тохиолдолд шинэхэн хэрэглэгчдэд бүр илүү хямдрал өгсөн байна. Олон төрлийн сонголттой байна. Дээрээс нь аюулгүй. Тэгэхээр DD-гээр явсан дээрээ. За DD-гээр яаж явахыг одоо тайлбарлаж өгье. Мини апп дотроосоо DD-гээд хангууд DD маань гараад ирнэ. DD гараад ирэнгүүт where to буюу хаачих вэ гэсэн хэсэг дээр нь очих хаягаа оруулаад өгнө. Тэгээд очих хаягаа оруулаад өгөнгүүт танд сонгох боломжтой таксины төрлүүд нь гараад ирнэ. Тэрнээс нь та өөр тохиромжтой одоо нэгээс хоёрыг сонгоод ойрхон байгаа таксинуудаа ханаа гэсэн үг. Өөртөө ойрхон байгаа. Тэнгүүд тэндээс нь болохоор нэг хэд хэдэн таксинууд гарч ирээд тэндээс нэг такси танд санал болгоно. Та тэр таксиг хүлээн зөвшөөрөх юм бол тэр таксигаа сонгоод хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө байгаа газраа бас дээрээс нь зөв сонгосон хэсгээ шалгаад хэрэг зөв байгаа тохиолдолд тухайн таксигаа дуудахад болно гэсэн үг. Аппликейшн дээр унааны өнгө, марк, дугаар нарагж байгаа. Тэгээд таксигаа ирэнгүүт суугаад утасны дугаарын сүүлийн 4 оронгоо хэлнэ. Ингээд таны аялал эхэлнэ гэсэн үг. Аялал дуусахад хэдэн он гарч ирсэн байгаа. Тэрний төлөх төвчлөөрөө дарангууд DD-тэй Wishing холбогдсон байгаа учраас Wishing-ээрээ шүү төлбөрөө хийчихнэ гэсэн үг. Хамгийн сүүлд нь хаашаа явахаа яаж мэдх юм бэ? Ямар нийтийн тээврийг хүлээх вэ? Хаанаа суух вэ гэдгийг мэдхийн тулд мэдээж газрын зургийн аппликейшн хэрэгтэй. Тэгэхээр би өөрийн зүгээс бол A-Map аппликейшнийг санал болгоно. A-Map аппликейшн дээр бол ерөнхийдөө нийтийн тээврүүд мэдээлэл хятад даяар орсон байгаа учраас танд илүү хэрэгтэй байж магадгүй гэж миний хувьд бол үздэг. Мэдээж эхлээд очих хаягаа оруулнаа. За биний хувьд бол одоо хотод алдартай нэг паркийг сонгож авъя. Huaguayan гэдэг парк байгаа. За энэ паркаа сонгонгууд очих газраа сонгохын сонголтууд гараад ирнэ. За би энэ дээр болохоор Huaguayan паркийнхаа төв дээр очино гэд сонголтоо хийсэн байгаа. Ингээд сонголтоо хийгэнгүүт газрын зураг дээр очих газар чинь харагдана гэсэн. Ингээд нийтийн тээвэрт суух учраас гонг жаотон гэд нийтийн тээвэр гэсэн сонголтын дээр очингууд нийтийн тээврийн сонголтууд чинь ингээд чагсаалтаар харагдаж байгаа гэсэн үг. За энэ дээр бол одоо би хамгийн богино хугацаагаар явах буюу 55 минутын сонголтыг сонгож үзье гэж шийдлээ. Ер нь бол ингээд 55 минутаас цаг 41 минут явах сонголтууд гарч ирж байгаа гэсэн. 55 минутын натлаар эхлээд ингээд 11 минут гарч алхаад тэгээд метроны 1-р
шугамаар яваад дараа 1-р шугамаас болохоор Бээжинжан гэдэг зогсоол дээр нь шилжээд 3-р лайн руугаа суугаад тэгээ буугаад 6 минут талхангууд шууд очих газрын зураг маань харагдаж байна гэсэн үг. Би энэ өдөр хотынхоо 2 музейг үзэнгээ нийтийн тээврээр зорчих талаар зөвлөгөө ингээ бэлдсэн учраас артал дээр нь ингээ музей үзэж байгаа, аялж байгаа фонууд орсон шүү. За одоо болохоор би ингээд музейг үзэж дуусаад байр руугаа явж байгаа. Байр руугаа явж байгаа тохиолдолд одоо ингээд аппликейшнээ хараад аль буудал дээр явж байгаа, хэдийн он зарцуулж байгаа энэ бүгдийг хянаад авчиж болдог учраас энийг одоо ингээд жишээ олгоод хамгийн сүүлийнх нь дүрсээр үлдээлээ. Энэ удаагийн бичлэгийг минь сонирхсонд баярлалаа. Дараагийн бичлэг дээр хэлний бэлтгэлтэй холбоотой бичлэг орж магадгүй. Бас дээрэс нь хэл хэрхэн сурсан талаар бичлэг бэлтэж магадгүй, аль эсвэл аяллахаа талаар аялын бичлэг бэлтэж магадгүй. Тэгэхээр энэ бичлэгийг минь сонирхсонд үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргүүлцлаа. Баярлалаа.